За тэгэхээр guys сүүлийн бичлэгэн дээр бол дахиад нэмээд нэг жоохон тайлбар оруулахад бол би ерөөсөө мөнгөөр флексдэг тийм ээ. Ерөөсөө тоо харуулдаггүй. Тийм учраас дандаа ингээд явахынх нь өмнө хэлдэг. Тэгээд явсных нь дараа харуулдаг тийм ээ. Тэгээд тийм ч учраас намайг одоо subscribe хийсэн энэ 1530 хүн тийм ээ. Маш чанартай хүмүүс гэж би ойлгодог. Юмыг ойлгодог, наан цантай ойлгодог хүмүүс гэж би боддог. Тийм ч учраас бол би ингээд дэлгэрэнгүй сургалтынхаа тухай мэдээллийг бол ингээд харуулж гин те та бүхэндээ зориулаад те энүүгээр бол би та хэдийг сургалт ав гэсэнгүү. Энэ бол түүх guys. Энэ бол түүх. Би нэг авч хадгалж үлдэж байгаа хэрэг байхгүй. Би өөрөө сувг дээр бол юу оруулах нь бол миний дуур тийм ээ. Тэгэхээр би бол энийг авч үлдэж байна. Тэгээ энэний гол зорилго нь бол эцтэй хэд би ерөнхийдөө бол ингээд гадуур өчтөчнөө сургалтууд байдаг тий сургалтууд байдаг. Тэр сургалтуудаас яг ашигтай сурагчид нь хаана байгаа хийн тий энэ сургалтыг аваад яг хэн ашигтай болцсон юм тодорхойгүй. Би муулаад байгаа юм биш л тий байдаг байж болно. Байдгүй ч байж магадгүй тий хамгийн гол нь тодорхой биш би л мэдэхгүй байна тий яг одоо за энэ хүний шав нийт хэдэн хүн ингээд ашигтандаа ороод тодорхой хэмжээнд ашиг хийгээ явж гин гэж одоо хэлэх хүнийг бол би бол яг сайн мэдэхгүй байна тий яг сайн мэдэхгүй байна. Тийм учраас ерөнхийдөө бол нийжүүг л өнгөчнгийн гарын шав гэж бол мэднэ. Бусдаар бол би яг сайн тийм яваа хүмүүс мэдгүй. Тэгэхээр миний ерөөсө хамгийн гол зорилго бол ерөөсө сурагчдаараа ашиг хийж байгаа сурагчдаа л би харуулах. Тийм л гол зорилго байгаад байгаа шүү. Тийм учраас би сурагчдаа ерөөсө жинхэнэ утгаар нь 24/7 бөөцөлж байгаа. Ерөөсө 24/7 менторлж байгаа, 24/7 саппортлж байгаа. За тийм байгаа. Тэгээд дээрэс нь мэдээж эдгээр сурагчид маань яг доктортойгоор ашигтандаа хүрээд эхлэхийн цагт бол хэрвээ одоо яг ингээд доктортойгоор ашигтандаа хүрэх юм бол дахиж фейлдгүйгээр тийм ээ. Ийм доктортой арилжаач болж чадах юм бол би мэдээж дахиж сургалт зарлана. Зарлана. Ягаад гэвэл энэ бол те бизнес те. Энэ бол пассив орлого. Хүн бол өөртөө пассив орлогуудыг үүсгэж яхан зүг. Би арилжаа хийхээ болгоход л би мөнгө олохоо болно тийм үү. Тийм учраас би тодорхой хэмжээнд за ер нь бол ярьдаг штэ. 7 пассив орлоготой болсон хүмүүс санхүүгийн эрхчлэлд хүрсэн гэж тооцогдно гэдэг те. Яг энэний дагуу би өөрөө чаддаг юм хийж гин. Би хүн зааж чаддаг те. Би арилжаа хийж чаддаг. Энэний тухай мэддэг. Энийгээ би хүн зааж гин тийм ээ. Би үр дүн гаргаж чадахгүй юу? Хэрвээ би чадах юм бол би энэ бизнесийг үргэлжлүүлнэ те. Ерөөсөө маш энгийн. Тийм учраас шүүмжүүд бол маш олон байгаа. Тэр хүмүүс бол нэг жоохон бодож байгаа шүүмжлэмээр байгаа шүү. За тэгээд за дээрэс нь трейдер биш гэд нэрний утга тийм ээ. Хүмүүс бас комментэн дээр шүүмжилсэн мэлээ. Трейдер биш гэснээр трейдер өстой гоё шааж ин яасан те. Трейдер биш гэдэг нэрний утгыг бол би өмнө тайлбарлаж байсан. Энэ юу гэсэн үг вэ гэхээр хэрвээ одоо Монголын энэ жижигхэн 3.5 сая хүн амтай энэ зах зээл маань маш жижигхэн зах зээл тэгснэ. Ерөөсөө амар буцалсан тий арилжаачд амар буцалсан эмх замбраагүй тий ийм бужигнсан ийм байгаа надад санагддээ юм тийм учраас хэрвээ одоо тэр хүмүүсийг хэн про мэрэгжлийн трейдер гэж өрөмжлөд байгаа тий гэдэг ч асуултууд надад байдаг тий өчтөчнөө хүмүүс сургалт аваад ашиггүй явсаар л байдаг тий энэ ийм учраас би энэ хүмүүсийг хэрвээ энэ хүмүүсийг та нар трейдер гэж нэрлэдэг бол би бол трейдер бишээ гэдэг утгаар би ийм нэр өгсөн шүү guys тий ийм нэр өгсөн. Комментэн дээр бити дахиад асуугаад байгаарай. Трейдер биш гэснээр трейдер энэ төр биш. Трейдер биш гэдэг угаасаа нэрнээсээ тодорхой биш гэд хэлээд өгсөн байхад та итгээд сургалт авах уу мах уу энэ төргээд шоглцсон байлээ. Уучлаарай ерөөсөө тийм байж болохгүй guys тий ялгаа авахгүй л арга барилтай би бол трейдер хүн тий за тийм байна. За тэгээд ерөөсөө сурагчдаа рефлексдэх зорилготой миний яг эцсийн зорилго тийм байдаг. Хэрвээ сурагчид маань ашигтандаа ороод ингээд докторчод явбал би дахиад сургалт зарлана. Асуудал байхгүй. Би өөрийнхөө үзэл бодлынхоо дагуу юмыг нэг сул тал нь би амар зөөрөөд тийм байна. За өөр юу хэлэх гэлээ. Өөр юмч бол байхгүй хаа. За тэгээд бүгдэнд нь анхаарал хандуулсан явдал баярлалаа. Хэрвээ энэний өмнөх бичлэг чамд ямар ч хэрэггүй бичлэг шиг санагдсан бол уунчлаарай. Би зүгээр л өөрийнхөө чанал дээр авч үлдэхийг хүссэн мэдээлэл авч үлдэж байгаа. Би өөрийнхөө үр дүнг авч үлдэж байна те. Энэ бол түүх болж үлдэнэ. Тэгээд хэрвээ дахиад цаашдаа сургалт авахыг хүсэж байгаа хүмүүс юм бол тэр хүмүүст гоё мэдээлэл болж үлдэнэ те. Яг үнэн бодиттой фактыг би ярьсан. Сайнуудыг нь ярьсан, муунуудыг нь ярьсан. Миний харж байгаагаар бол сайнууд нь их байна гэж дүгнэж байна те. Ийм л байна. Ер нь бол
хөрөнгөний зах зээл дээр арилжаа хийгээд ашигтай байх хүмүүсийг бол бараг нийт хүмүүсийн 1% гэж үздэг шүү дээ. Гэхдээ би бол 40%-ийг одоо энэ чигээр нь барьж үлдэж дуусгахыг бол хүсэж байна. Тэр хүмүүстэйгээ бол би амьдралын найзууд болно гэж бодож байгаа. Тэр хүмүүсийн хувьд бол би маш их үнэтэй зүйлийг зааж өгсөн хүн байхыг хүсэж байгаа. Тэгээд энэ үр дүнгээ үүсгэхийг хүсэж байгаа. Энэ зорилгынхоо төлөө өнөөдөр 4.5 сар явцсан байна те. Одоо үргэлжлүүлээд дуусгана. Тийм байна. За тэгээд дахиад энэ бичлэгийг дахиад цаг гаргаад сонссонд баярлалаа. TBM стратегийн трейдер биш байлаа. За тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай guys. Баярлалаа.